За бүгдээрээ сайн байцгаана уу? Розли тарууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болсон байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв тэр танд хайртай юу гэсэн юм сэдвээр хийгдэх болно. За ингээ YouTube channel-та маань өргөл цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ гишүүдтэй тавтай морил хичлээ. За ингээ өдөр болгон хувийн уншлагууд маань хийгдэж байна. Тэгэхээр та бүхэн маань хувийн уншлага хийх хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаарай гэж хэлье. За ингээд сонголтынхаа картыг бүгдээр энэ хүү картнаас авахулна. За группнийхэн маань за King of Swords гэсэн карт маань гарч ирж байна. За групп 2 Page of Cups. За Cups-ын дотор нэг хөрхөн муур суусан байна. За групп 3 маань зэнийг авъя да. Өөр карт суулгах гэсэн чинь энэ маань унчлаа. За тэгэхээр хоёр карт гараад ирсэн байна. За Three of Pentacles, Four of Swords гэсэн энэ хүү хоёр картын сонголттоор 3 дахь группийн маань уншлага горох нэ. За ингээд та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа группийнхаа сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань King of Swords гэсэн картын сонголтыг хийжээ. За тэгэхээр King of Swords бол нэлээд те шулуун хөхтэй, зарчимч им эргэтэлэг энергитэй. За дээр нь ер нь бол юмыг маш юм logical буюу те хөрсөн дээрээ бууж ингэж хардаг ийм хүний карт байгаа. Тэгэхээр энэ карт маань магадгүй те таны бас юм үндсэн өгөгдөлтөй адилхан байж болно. Эсвэл нөгөө хүний маань энерги гэж бас болох юм аа. За тэгэхээр бүгдээр ямар ч гэсэн би чамд хайртай юу гэдэг уншлага маань нэлээд бас хүмүүсийг тогтлуулдаг юм шиг санагддаг. Тэгэхээр нэг айхтар тийм хурц зурагтай картаараа уншлага хийхээсээ илүү ер нь бол ийм дандаа тийм ийм хөрхөн зурагтай картаараа хийдэг баг шүү. За ингээд групп 1 King of Swords сонгосон группийн маань бодож байгаа тэр хүн танд хайртай юу? За эхний карт маань Death картаар хэлж байна. За Death группник тэр танд хайртай юу? Chariot Knight of Pentacles, Three of Pentacles, дэлхий карт. Ер нь бол энэ харилцаа дууссан харилцаа байна. Одоо дууссан гэдэг нь яг ер нь бол таарийн дундх харилцаа тийм айхтар те нөгөө юм идэвхтэй биш гэсэн үг. За Star Cards healing хэрэгтэй байх нь Two of Swords тэр хүн танд хайртай юу? Four of Swords Devil Three of Wands. За хамгийн доод талдаа Hierophant карт маань гарч ирж байна. За тэгэхээр ер нь бол групп 1-ийнхэн маань айгүй тийм юу тайм энэ харилцаан дээр маш их одоо бодох юмтай гэсэн үг. Харилцаанаас авсан шарах энэ хүнд байна. За дээр нь
та бүхэн маань энд нэм капс гарч ирэхийг ерөөсөө харсангүй те. Аяг карт маань ганц ч гарч ирсэнгүй. За дандаа Pentacles гарч ирж гэн, Sword-ууд гарч ирж гэн. За дээр нь маш том юм нөгөө Arcana дууд буюу Death, Chariot, Дэлхий, Devil, Star, Hierophant ингээд бүр маш олон одоо big Arcana-нууд маань гарч ирлээ. За тэгэхээр ер нь бол энэ бол маш том амьдралын шийдвэр одоо нэлээд ийм одоо юу гэдэг энэ харилцаанд цаашаага энэ бол яг ийм нэг тэ хүчрхэг байдлаар явна гэдэг маань ер нь бол айгүй их тийм асуудалтай. За эндээ нөгөө юу асаацсан чинь бүр энийхээ утаанд бүр ханиалгаад за нэг өөр газар тавьдгий. За тиймээ ер нь бол хүзрүүтэй харж байгаа шүү. Энд бол ер нь нэлээд групп нэгийнхэн маань. За эхний картаас л угаасаа эхлэе явч та. За Death бол угаасаа өөрчлөлтийн карттай. Энэ бол ямарваа нэг зүйлийн цикл ингээд дуусч байгаа буюу магадгүй нөө фейс нэг дуусна гэхчээр ер нь бол энэ хүний одоо бодолд та байгаа юу гэвэл миний хувьд бол одоохондоо би бол энэ яг групп нэгийнх мал энэ хүн танд хайртай гэж үнэхээр хэлж чадахгүй байх нэ. За яагаад тэгэхээр ер нь бол капсууд маань гарч ирсэнгүй те аяг карт маань гарч ирсэнгүй. За Death карт бол өөрчлөлтийн карт. Chariot бол энэ харилцаа урагшлахад маш юм хүчин чармаалт хэрэгтэй буюу энэ харилцаанд temperance гэдэг зүйл маш их хэрэгтэй. Дээр нь ингээд нөгөө дэлхий карт гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр дэлхий карт бол яг нөгөө Death карттай адилхан ингээд ямар нэг зүйл одоо цэг тавьсан. Цэг бол магадгүй те нөгөө үргэлжлэн гэдэг шиг нэг 3 цэг байж болно. Эсвэл бүр ингээд яг ластлаад цэгээ тавиад энэ хүн цаашлж байгаа гэсэн утгыг илэрхийлдэг. За тэгэхээр энд бол ямар ч байсан та хоёр нэлээд өөрсдийнхөө хувьд энэ хүн ч гэсэн харахтаа те энэ харилцаан дээрээ маш том юм change хийгдэхгүй юм бол энэ харилцаа бол цаашаа ингээд явхад бол маш хэцүү гэж харж байгаа. За энэ хүнд ер нь бол ингээд бас ямар нэгэн байдлаар энэ одоо харилцаан дээр те чамаа гэсэн энэ сэтгэл дээр одоо юу гэдэг чамааг хайрлах энэ одоо хайр дурлал нь үргэлжлэх үгүй хэсгээр асуудаг бас нэг юм чиглүүлдэг нэлээд тийм одоо нөлөөлөл бүхий хүн байна гэсэн. Яг хоо энэ бол яг найз нөхдийн дунд байж болно. Багш ч юм уу те эсвэл ингээд магадгүй таарт мэргээр бас үзүүлдэг ч юм уу те. Ямар ч байсан ингээд нэг юм замчлаад байгаа ийм нэг хүн байгаад байна. За энэ бол Hierophant-аар ингээд базагдж байгаа те. За тэгэхээр Star дээр бол энэ харилцаанд яалтчгүй одоо авсан шарах те нэгээ бас юм гомдоосон гомдол байгаа учраас энэ харилцаан дээр зүрх сэтгэл одоо цаг хугацааны хувьд эдгэрэх ёстой буюу шарах эдгэрэх болоогүй байна. Энэ хүний хувьд бол яг өөрийнхөө баундрийг авсан яг гэдэг ер нь бол аюу тийм хаалттай өөрийнхөө орон зайд чамааг оруулж ирэх сонирхолгүй ер нь бол маш их юм өвдөлттэй байгаа учраас дээр нь магадгүй та хоёрын харилцаа цаашаа явхад энэ хүн дотроос нь ямар нэгэн асуултын хариулт ингээ олдохгүй байгаа гэсэн үгтэй. За яах юм ирээдүйд битээр яах юм энэ харилцаа яах юм би тэр хүн хайртай юм уу те энэ асуултууд бол энэ хүнд ерөөсөө ингээ асуултын хариулт байхгүй гэсэн үг. Яа тэгэхээр Death Devil карт маань бол энэ жоохон toxic карт байгаа. За тэгэхээр тэр хүн танд хайртай юу гэхвэл одоо тэгэл нөгөө хүн маань бодохдоо за энэ харилцаа бол цаашид ингээ хэрвээ явах юм бол битэрийн дунд бол өстой нөгөө маш тийм хортой харилцаа үүснэ. Дээр нь аль алиндаа ингээд ад жаргалтай биш харилцаагаар одоо яах ч вүлээ гэдэг нэг ийм өнцөг бас энэ хүнд байгаад байна. Тэгэхээр нөгөө яг гацчаад байгаа тэр хүний сэтгэл зүй урагшлахгүй байгаа яг байгаа байрандаа ингээд орсоор байгаа гэдэг тэр карт бол энэ Four of Swords гэхгүй. Тэгэхээр ер нь бол энэ хүнд тодорхой болох маш их зүйл байна. Ер нь бол одоо энэ одоо юу гэдэг чамааг ингээд жишээ нь ингээд бодохдоо гэрэл гэгээтэй зүйлийг одоохондоо энэ хүмүүс маань ерөөсөө олж харж чадахгүй байна гэсэн үг. Айгүй их юм төөрөгдөл байна те. Яг ийм
жанжин шугам алга яах гэж байгаа чинь тодорхой бус чиний хувьд бол тэ магадгүй өөр хинэгтэй байснараа энэ хүнд тийм айхтар тийм шарх өгцөн үү таарын харилцаа тэ ямар ч байсан одоо devil байгаа учраас энэ бол нэлээд юм токсик талтай байх гэдэг байхгүй юу. За Three of Wands карт бол энэ хүн яг уу ер нь бол алсын зайнаас ямарваа нэг зүйлийг бүгднийг ерөнхийдөө бол ажиглаж байгаа. Тэгээд ямар нэгэн үйлдэлгүй гэсэн үг. За тэгэхээр одоохондоо энэ хүн бол энэ харилцаанд маш их юм одоо яг асуултын хариултын хүнд нэлээд хэрэгтэй. За очлоор энэ юундаас та ханиалгаад явахгүй нэг юм унтрааж болохгүй заа байж. За тэгэхээр Three of Pentacles карт маань ер нь бол яг ууг нь бол нөгөө unfinished business гэчээр таарын дундах харилцаа яг ингээд төгсгөл болчих болоогүй байгаа буюу яг энэ хүний хувьд бол яг бүр ингээд нэгтэй нэг юм цэг тавьсан биш магадгүй 3 цэг байх магадaltaй дэлхий карт буцаад эхлэх боломжтой. Гэхдээ Death карт маань өөрөө танаас маш их хүчин чармайлж хаардах буюу та бараг тэ өөрийгөө маш их өөрчлөх энэ хүн ч гэсэн өөрчлөх одоо нөгөө харах өнцгөө өөрчлөх гэсэн үг шүү дээ. Яг энэ харилцаан дээр. За тэгэхээр ер нь л бол энэ харилцаа ингээд маш хүлээлтийн байдалтай байгаа юм байна. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан юун дээрээ devil дээрээ жоохон тодорхой харъя яг тэ ямар токсик зүйл энэ хүн чамаар гэсэн ингээд сэтгэлийн тэ ингээд зогсоочод байгаа юм бэ. За what's the devil? Four of Pentacles. За Four of Pentacles бол ер нь байгаа зүйлээ зуурчаад тавьж явуулж чаддаггүй маш юм хартай тэ нэг юм жоохон хувиа хичээсэн гэх юм да. Ер нь бол жоохон ингэ нэг юм барьж одоо юм барих сонирхолтой нэг хүмүүс өдөн шүү дээ. За энд бол угаасаа нэг тийм нэг талд нь бол аюу тийм зугаарлцсан, зууралцсан энэ харилцааг тавьж явуулахгүй гэсэн нэг юм хүн. Нөгөө талд нь бол тэр хүн бол одоо юу гэдэг цаашаа энэ яг ийм байдлаараа магадгүй ингээ хувийн орон зай гэдэг зүйл магадгүй тэ алдагдж байгаа нэг нэгэндээ итгэл гэдэг зүйл алдагдж байгаа учраас энэ хүн бол цаашаа нэг айхтар одоо үргэлжлүүлэлтэй ингээ явчин ч гэдэг юм уу нэг тиймэрхүү зүйл бол ер нь бол харагдахгүй байгаад байна. Тэгэхээр энэ харилцаа бол яалтчгүй ер нь бол нэг талт харилцаа. Нэг тал бол үнэхээр одоо би л магадгүй тэ ингээл ад жаргалтай байвал тэр хүн юу бодох нь хамаагүй миний хажууд байх ёстой гэдэг нэг юм одоо өнцгтэй тэ одоо хаашин ч ингээ явуулахгүй байх гэдэг одоо энэ одоо зүйл чинь Four of Pentacles гэхгүй. За энд бол үнэхээр тэ нөгөө халуун хүйтэн гэдэг шиг Temperance бол ялтчгүй харшилсан. Нэг бол айгүй тийм гоё болчдөг тэ ингээл одоо гоё болчмоор ч юм шиг санагдаад нөгөө талд нь нөөтэй бүр амар тийм токсик хортой харилцаа болж таарсан байна. Тэгээд дэлхий карт маань дахин гарч ирлээ. За Eight of Wands бол ер нь бол яаралтай мэдээ ч юм уу те ер нь бол яаралтай мессеж гэсэн картууд байдаг. Энэ харилцаа ер нь төгсгөл болохдоо энэ одоо токсик байдал бол маш хурдан л ингээл ер нь бол юмс ингээл өрнөж дуусаал ер нь бол энэ хүний сэтгэл унтарсан байна л гэсэн үг шүү. За тэгэхээр ер нь л ингээл нөгөө базаад хэлэх юм бол те яг юм нэг аль талдаач байж болно шүү. За ер нь саяны уншлага маань нөгөө миний талаас айгүйх ярьж байна гэж зарим хүмүүс маань тэгтээ. Тэгэхээр энэ бол паблик уншлага учраас аль талдаач байж болно. Гэхдээ энд бол үнэхээр одоо зүрх сэтгэлийн ийм нэг одоо мэдрэмж гэдэг зүйл бол ингээд алдагдчихсан ийм харилцаа байгаад байна. За Knight of Pentacles карта юу яг юм бэ? Энэ бол маш болгоомжтой удаан ажиглах ийм карт байдаг шүү. Хамгийн голыг энэ Knight of Pentacles карт маань. Ер нь бол ингээд маш болгоомжтой хөдөлдөг ийм карт байна. За тэгэхээр группнийхэн маань
уучлаарай. Энд бол нэг тийм те бас жоохон төвхтэй юм нэг уншлага боллоо. Гэхдээ бүх юмс бол энэнгээрээ явна гэж байхгүй. Энерги өөрчлөгддөг. Тарот картны маань уншлагууд ер нь бол нэг юм 3-аас за ер нь бол 3 хүртэлх сарын энергийн уншлага байдаг шүү. Тэгэхээр та яг өнөөдөр үзэж байгаа бол өнөөдрөөс цаашаа 3 сар гээд ингээд ойлгоод толцоход болно гэсэн үг. За ингээд энэ хүрээд 1-р группийн маань уншлага өндөрлж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага хэлж байна. Групп 2-ын маань Page of Cups гэсэн маш cute өөрхөн картны сонголтыг хийжээ. За тэгэхээр энэ бол одоо Page of Cups маань яг юм аяга хальж гарч ирсэн юм маш гоё юм emotional те. Одоо ер нь л бол нөгөө unconditional гэдэг шиг ийм зүрх сэтгэлээ ямар ч одоо болцол нөхцөлгүйгээр хайрладаг тэр нэгэн одоо юм мэдрэмжтэй карт байгаад байгаа гэсэн. За тэгэхээр нөгөө энэ хүн уншлага маань бас л нэг хүмүүсийн тэ нөгөө сонирхлыг маш их татдаг. Бас их хүнд уншлага учраас аль болох ингээд нөгөө хүмүүстэй зориулаад одоо хөөрхөн юм нэг зурагтай картаараа хийхийг эрмэлздэг ээ. За ингээд бүгдээрээ групп 2-ынхаа уншлагыг эхлүүлцгээе. Page of Cups. Тэр танд хайртай юу? Таны бодож яваа тэр хүн танд. За High Priestess, 7 of Cups. Eight of Wands. Page of Cups, групп 2. Тэр хүн танд хайртай юу? Ace of Swords. Eight of Wands. За энэ болон карт гарч иржээ. Тэр хүн танд хайртай юу? Three of Cups. Justice. Ace of Swords. Ер нь бол за групп 2 тэр хүн танд хайртай юу? Дэлхий карт маань King of Cups. Nice. За ашгүй дээ гэдэг карт маань гарч ирлээ. Групп 1-ийн маань ер нь бол нэлээд чанга уншлага болсон. За групп 2. Emperor. За чинь нэлээд олон карт. Hanged Man, King of Wands, 7 of Wands. За энэ ер нь нэлээд бас тэрүүхэндээ нэлээд чаленжтай ийм картууд маань гарч ирж байна. Queen of Swords. За ер нь бол шүү дээ. Энэ бол яг ийм за энэ хүн танд хайртай юу гэвэл yes. Тийм. За King of Cups карт маань ер нь бол яг нөгөө Ace of Cups карттай адилхан ер нь бол ийм гоё хайр сэтгэлийн карт байдаг. Тэ энэ хүн маань маш ийм зөөлөн төрлийн одоо ер нь бол чамайг магадгүй ямар нэгэн болцол нөхцөлгүйгээр хайрладаг. Гэхдээ энэ хайранд миний хувьд бол асал нэг юм те temperance буюу баланс гэдэг зүйл алдагдсан байгаа. За энэ хүний хувьд бол яг чамд ингээ бүх зүрх сэтгэлээ зориулчих гэхээр энэ хүнд тодорхой бус байгаа маш олон зүйлүүд байна. За 7 of Cups картаар эхэлж байгаа буюу 7 аяг карт маань ерөөхдөө л энэ хүн одоо төөрсөн гэсэн үг те магадгүй чиний ингээд байгаа нөхцөл байдал тэр хүнд маш олон ийм нөгөө сигнал өгдөг те одоо мэдгүй 7 8 төрлийн ч гэдэм үү хэдэн төрлийн байдیں۔ Тэ маш олон төрлийн нэг юм сэтгэл хөдлөл чи энэ хүнд харуулад байдаг учраас энэ хүн ер нь бол маш юм туйлдаж ядардаг хүн байгаад байна. За сэтгэлтэйгийн хувьд бол yes те. Тэгээд дээр нь High Priestess бол айгүй тийм нууцлаг карт маань байгаа гэхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд чи энэ хүнд маш хаалттай, нууцлаг яг тэ одоо хайр сэтгэл өөрийнхөө сэтгэл зүрхийг энэ хүнд бүрэн ингээд
одоо нээгээд гаргачих чадахгүй байгаа учраас энэ хүний хувьд л одоо ийм тодорхой бус байдал айгүй төвөгтэй байдаг гэж юу нь бол хэлнэ. За Nine of Wands карт бол тийм ер нь бол нэлээд ийм шархсан зэрэг гэдэг карт маань байгаа. Маш их ийм одоо зүйлүүдтэй учирдаг. За тэмцэлдээд ингээ ядардаг, маш их шархсан, ер нь бол жоохон туйлцсан те нэг ийм цаашаа ингээд яг явчих хэрэг нөө burnout гэдэг шиг те ингээд хамаг одоо ирч хүчин ерөнхийдөө бол ингээд чам дээр ингээ унчаад идэг ийм хүн байгаад байна. За Ace of Swords бол те яг л нөгөө ягаад байгаа шиг. Тэ нөгөө энэ хүн бол үнэхээр одоо сэтгэлдээ гэдэг нь бол би тодорхой шүү те миний талд бол би бол ингээд бүх зүйлээ магадгүй энэ сонголтын картын ч гэсэн чамд бүх зүйлээ зориулахад бэлэн байна гэсэн. За ер нь бол яг нэг юм энэ хүн аль олох магадгүй жоохон яарад байгаа байж магадгүй ч юм шигтэй яарад байгаа учраас айгүй тийм сонголтууд одоо ингээд нөгөө чамаас гаргаж байгаа зан характер дээр ингээд нөгөө уучраа болохгүй байгаад байгаа байдал нь энэ хүнийг зарим талаараа айгүй тийм хоошин татж байгаа буюу за амьдралын хүрд карт маань гарч ирнэ гэдэг маань энэ зүйлийг нөгөө байгаагаар нь ерөнхийдөө хүлээн зөвшөөрөөж цаашаа явуулсан дээр юм байна гэдэг энэ нэг юг одоо сигналыг энэ хүнд өгсөн буюу энэ хүн одоо аз болоход гэдэг шигтэй нэлээ их одоо учирч олох гэж ядарлаа зүтгэрлээ гэдэг шиг энэний ард юу байгаад авъя гэхээр за окей магадгүй энэ хүн бол яг одоо нөгөө Hierophant карт маань гарчсан те Hierophant бол хин нэгэн хүний үгийг сонсдог одоо тэр хүнээр ерөнхийдөө бол амьдралынхаа зам чигийг заалгаад явдаг коуч ментор те одоо юу гэдэг лам магадгүй бөөч гэдэг юм уу те тэгэхээр энэ харилцаан дээр бол яг шахаад хэрэггүй буюу энэ хүн одоо маш юм том төлөвлөгөөтэйгээр ерөнхийдөө энэ хүү харилцаан дээр чамайг харахаар шийдсэн байна гэсэн үг. За шудраг ус гэдэг зүйл одоо тэ хэрэг байгаа буюу justice тэ чи энэ хүнд юу гэн магадгүй чи энэ хүн чамд юу гэн магадгүй чи энэ хүнд юу өгөх вэ гэдгийг энэ хүндээ бас ингээ хараад айгүй олон талаас нь юмыг үнэлж дүгнээд өөрийнхөө хувьд шийдвэрээ гаргахыг хүсэж байгаа. Надад бол яг ийм нэрэг. За Hanged Man бол яг ийм пауз авах те нэг айхтар хурдлаад авахгүйгээр пауз авах яг ингээ байгаа газараа орших бодох бодохдоо бол нэлээд юм Emperor талтай нэлээд юм wise одоо өргөн сэтгэж маш гоё ингээ боддог ийм mature байхыг хүсэж байгаа тий. За энэ хүний хувьд бол үнэхээр чамаа гэсэн тий гоё юм галт үл байна уу? Одоо тий хүсэл тэмүүлэл spark бүхэл юм байна. Чамаа гэсэн сэтгэл байна. Гэхдээ энэ хүн хүчлээд байхаар ингээд тий нөгөө альва зүйлийг амар хурдан ингээд нэг юм одоо юу гэдэг баталж нотлох гээд тий энэ хүн магадгүй ингээд өөрөө сэтгэлтэй учраас чамаас бас яг тэр зүйлийг хүсээд одоо хүнийг бол нөгөө одоо жишээ нэг хүчилж болохгүй шүү дээ. Тэгэхээр магадгүй хүчилсэн байж магадгүй юм гэж бодоод өөрийгөө төр зогсоож байгаа л ийм хүн байгаад байна. Тэрнээс шил энэ хүн бол сэтгэлтэй. За тэгэхээр энэ хүнд бол нэг айхтар миний хувьд бол ийм олон талын те нөгөө одоо чиний одоо үзэж байгаа магадгүй таны хувьд те энэ хүн сэтгэлтэй л бол яг өөрийнхөө бас одоо зүрх сэтгэлийг айгүй сайн сонсож байгаад энэ хүнийг ингэж нэг төөрөгдөлд оруулахгүй те нэг юм чангалахгүй байх нь айгүй зөв юм шигтэй. Тэгэхгүй бол энэ хүн чинь одоо ямар ч зүйл гарч ирсэн ингээ нөгөө зөрчилдөөн нь айгүй их өөрийг нь айгүй их ингээ өвтгөөд байгаа ийм хүн байгаад байгаа хгүй юу. За 7 аяг чинь өөрөө те ингээ нөгөө филинг нь одоо өөрийнхөө бодлыг ингээ барьж авч чадахгүй байгаа дээ шүү дээ. Зүрх сэтгэлээрээ дамжуулаад одоо чамайг мэдэрч байгаа мэдрэмж нь маш олон зүйлийг ингээ тэр хүнд өгдөг учраас нэг өдөр хайртай юм шиг хайргүй юм шиг эсвэл те зүгээр ингээ урсгалаараа явах гээд байгаа ч юм уу эсвэл ингээ те ямар ч ирээдүйн талаар одоо бодлохгүй найз явах гээд байгаа мó гэд гих жишээнийдээ ингээ маш олон зүйлийг ийм хүн бодоод байгаа учраас айгүй их ингээ ядардаг гэсэн надад л нэг ийм мэдрэмж байгаа тань. Тэгэхээр яг л нөгөө unconditional буюу те page of cups карт маань ерөөхдөө миний хувьд нөгөө талдаа байгаад байна уу те таны үзэж байгаагийн эсрэг талд байгаад байна уу гэж. Тэгэхээр магадгүй те та энэ хүнд ийм олон
сэтгэл төрүүлээд байдаг бол бас ингээ өөрийгөө аягүй сайн бодох хэрэгцээ бол бас гарах нэ тий. Тэгэхгүй бол ер нь ол энэ хүнийг бол нэлээд л чангалж байгаа юм уу л гэж хэлэх гээд байна. Энэ хүн бол ер нь бол ингээ маш олон зүйлийг өөрийнхөө аягүй тийм дотгошоогоо орж одоо магадгүй ингээ ярилцаж чадахгүй байгаад шүү дээ. Өөртөө чи ярилцдаг бол ингээд нэг маш олон гогцоо зангилаа тий. Тэр нэг өөрийнх нь дотор ингээд нэг юм аягүй төвхтөө байгаад байгаа зүйлүүдээ орооцолцсон, ирчилсэн зүйлүүдийн зангилаа гаргачмаар байгаа байхгүй. Гэтэл ингэхгүй байгаа учраас энэ хүнд аягүй төвхтөө байгаад байна л гэсэн үг. Тэгэхээр нөгөө эсрэгээрээ буцаад эргээд ярих юм бол ингээ гоё шудраг ярилцдаг. Яг юу мэдэрч байгаа гоё ярилцдаг юм нэг зөв одоо эрүүл харилцаа гэдэг зүйл энэ яг 2 дугаар группийн дээр бол жоохон алдагдсан. Нэг тал нь жоохон зовоод байна. Нөгөө тал нь жоохон дураараатай нэг юм филингтэй гүгээд байна л гэдэг л нэг юм уншлага боллоо доо. За ингээд групп 2-ын минь уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ та бүхэнд маань хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага эхэлж байна. Групп 3-ын маань Three of Pentacles, Four of Swords гэсэн хоёр картын сонголттой группийнхан болж таарч байна. За тэгээд ер нь бол одоо нөгөө өнөөдрийн маань уншлага ер нь бол нэлээд хүнд уншлагатай. Зарим хүмүүс бас сэтгэл зүрх нь ингээ өвддөг хариулт сонсоод. Тэгэхээр карта бол нэг юм хөөрхөн тэ уншихад маш юм эвтэйхэн үзэж байгаа танд ч бас нэг юм зүрх сэтгэл чинь нураад унчихгүй нэг ийм картаар хийх болно. За ер нь бол одоо чиний асууж байгаа хүн ямар нэгэн хөдөлгөөнгүй үгүй одоо нөгөө харилцаа чинь нэг тийм айхтар урагштай биш мөртлөө яг та хоёрын дунд ямар нэгэн одоо тий дуусгаагүй зүйл байгаа юм шиг ийм мэдрэмжтэй яг ийм төгсгөл болчоогүй юм шиг нэг ийм 3 дугаар группийнхан маань байна. За групп 3 маань Three of Pentacles, Four of Swords сонгосон. За тэр хүн танд хайртай юу? Таны бодож яваа хүн танд сэтгэлтэй юу? За хайртай юу л гэдэг үншлэг маань шүү дээ. За Five of Swords, Devil, Seven of Swords, Six of Swords. За Sword картууд маань ямар их гарч ирж байна. King of Pentacles, Ace of Cups, Ten of Wands, King of Swords, Six of Pentacles, Seven of Pentacles, Three of Wands, Star, Two of Wands, Hanged Man, Nine of Wands, Three of Swords. За Four of Pentacles. За эднэрийг авчий да. Групп 3-ын маань хариулт өгөхөд жоохон тийм байгаа учраас маш олон картыг авлаа. За тэгэхээр ер нь бол шүү дээ энэ хүн бол за эсвэл тийм үгүй гэсэн одоо завсрын хариулттай групп 3-ын болж шүү тий.
За King of Pentacles карт маань яг нь ер нь бол чамд өөрт байгаа зүйлээ шеэрлэх, тэ өөрт байгаа зүйлээрээ хамгаалах, халамжлах, тэ чамд өөрийгөө зориулахад бэлэн ийм хүний карт байдаг. За Ace of Cups карт маань бас золход тэ энэ бол хайр дурлал гэдэг зүйл бол чамаа гэсэн сэтгэл энэ хүнд байна гэсэн үг. За нөгөө талдаа яагаад бас ингэж тэ 50-50% нөө болоо явчваа гэхээр ер нь бол нөгөө ихэнх картууд маань маш их юм өвдөлттэй айгүй их юм юутай одоо тэр одоо өвдөж байгаа зүйл буюу тэр шарах анихад нэлээд хугацаа хэрэгтэй. За Five of Swords карт маань ер нь бол ингээд нэг хоорондоо жоохон уулзгаараа ч юм уу те ингээд ярилцах гэхээр ерөөсөө маш их зөрчилдөөн үүсдэг. Ерөөсөө нэгнийхээ одоо үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй, хоорондоо маш их муудалцдаг. Ер нь л ингээл те одоо нэг юм урд төрөлтөө одоо бас нэг юм юу байсан болохоор л те ингээд нөгөө хэрүүл одоо нөгөө муудалцаад салдаггүй гэдэг шиг ер нь бол ингээд айгүй их юу бод юм байна. Маш их юм ялгаатай байдалтай зөрчилдөд байд юм байна. Хоёр ингээ маш өөр төрлийн хүмүүс гэсэн үг. За Devil бол угаасаа л токсик харилцаа тийм хортой харилцаа гэсэн үг. За Four of Pentacles энэхүү карт маань бол ерөөхдөө л ингээд байгаа зүйлээ ингээд тас барьцдаг. Ямар нэгэн те ийм нэг шинэлэг зүйл хийх дурггүй. За дээр нь нөгөө хүнийгээ одоо ингээд хажуудаа ингээд барайл байлгаж явах санаатай. За бас л жоохон юм jealous те ийм хартай. За Seven of Swords карт, за дээр нь Four of Pentacles энэхүү хоёр карт маань ер нь бол хоёулаа айгүй тийм жоохон харын сэтгэлтэй те нэг юм нууцтай ингээд нэг тийм жоохон сонин карт байгаа гэдэг. Тэгэхээр нэг тал бол бүр яалтчгүй одоо тийм хартай байгаад байна. Одоо магадгүй те үзэлцээд идэг шалтгаан нь ийм зүйлтэй ч холбоотой байж магадгүй буюу нөгөө хүнийхээ одоо юу бодож те явдیں۔ Ер нь бол энэ амьдрал ямар те хайр дурлал гэж юу юм нэгнийхээ бас орон зайг ингэж хүндэтгэл гэж юу юм те энэ бүхнийг мэдтгүү ийм 3 дугаар группийнхан болчиход байна. Хайр бол байгаад идэг. Гэхдээ мэдээж ярих хайр байлаа гэд бүх юм шийдэгддэггүй гэдэг шиг ер нь бол ингээл 3 дугаар группийнхан бол яг л тийм. За Six of Swords бол те энэ харилцаа үнэхээр ингээд маш токсик, маш юм баригдмал байсан учраас ингээд зөрчилдөөн гараад энэ харилцаанаас нэг тал нь ингээд явсан буюу Six of Swords карт маань одоо тэгээ энд бол миний байх газар биш байна гэдэг нэг ийм байдал авсан учраас нөгөө маань харилцаагаа төр зуртай орхиод явсан байна. За энэ харилцаа ингээл одоо эргээ бодоход энэ хүн буцаад магадгүй ингээд чамайг хайрлна гэдэг бол энэ хүний хувьд үнэхээр чаленжтай санагдаж байгаа буюу Ten of Wands карт бол маш их юм үүрэг хариуцлага тэ үнэхээр ингээд энэ нэг хүний нуруунд дээр маш их ачаа өгж байгаа байдал ч гэдэм үү. Энэ зүйл бол маш хэцүү. Надад ягаад ч нэг юм одоо жишээ нь ингээд авах юм бол заяа. За энэ хүнийг хажуудаа яг ингээд байлгаад те бараг ингээд хүнтэй уулзуулахгүй, ажил төрөл хийлэхгүй ингээд байлгах гэдэг нэг тал нь заяа. Тэгсэн хэрнээ нөгөө хүнээсээ дахиад эсрэгээрээ чи намайг ингээ гоё амьдруулах ёстой ч гэдэг юм те. Ийм нэг эсрэг тесрэг зүйлүүдийг айгүй их ингээ шаарддаг. Нэг ийм амар төвхтэй харилцаа шүү те. За дээр нь энэ харилцаа бол яг нөгөө өгөх авах зарчим угаасаа алдагдсан харилцаа буюу Six of Pentacles карт те. Энд бол нэг хүн ингээл те зоосч өгөөд алимч өгөөд байгаас те нөгөө хүн бол альмаа барьцсан ингээ уйлаад зогсож байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй нэгээ гисэн сэтгэлийнх нь тэр одоо магадгүй нөгөө хайрын хэл гэж бид нар аягүй хэрдэг те. Чи хүний хайрлаад байгаа магадгүй те зүгээр тэр хүнийгээ одоо ингээ нэг яг сэтгэлийн үнээс магадгүй гардггүй те нэг тийм хуурамч үгээр хилээд идэм үү. Тэгсэн хэрнээ чиний үйлдэл чинь тэрнтэйгээ зөрөөд идэм үү ч гэдэг шиг те. Яг ийм нэг тал бол үнэхээр аягүй дутуу өгч байна. Нөгөө тал бол байгаа бүхнээ ер нь бол ингээд өгдөг гэсэн үг. За тэгтээ магадгүй өгдөг тал нь ч гэсэн жоохон токсик гэж болно шүү дээ. Би чамд ингээд бүх юмаа зориулж гин, бүх юмаа өгч гин, гэтэл нөгөө хүн яах юм? Тэр хүний
тултал хайрлаад байгаа тэр хайрын хийлгээд байгаа зүйл нь одоо чиний хувьд бол юу ч биш байж болох ч юм уу те эсвэл тэр хүний хувьд юу ч биш байж болно шүү дээ. Тэгэхээр яг л нэг ийм зүйл дээр та хоёрын хоорондын ерөөсөө нөгөө юм хайр сэтгэл гэдэг юм чинь алдагдчихад байна гэсэн үг. За тэгээд Three of Swords карт маань гарч ирсэн. Тэгээ энэ бол маш юм өвдөлттэй харилцаа. За тэгэхээр энд бол ерөөсөө л ингээд нэг бол ингээд айгүй гоё одоо хайрлаад байгаа юм шиг нөгөө талтаа амир өвдөгдөг. Тэгэхээр энэ хүн чинь өөрөө дотоод зөрчилдөөн бол бүр асрах явж байгаа хгүй. Энэ харилцаа үнэхээр ингээд цааш нь явуулах нь зөв юм уу буруу юм уу хаялаа гэхэд те орхиод ингээд цаашлчиг гэхээр одоо зүрх сэтгэл нь байгаад идэг те яг ингээ үнэхээр бодит болгоод ингээ цуг байчиг гэхээр тэрсэлтэй дэдэг. За инхээр чинь л ерөөсөө ингээ бүх юм болохоо байж байгаа гэсэн. За тэгэхээр энэ хүн ер нь ингээд те яг зогсолт авсан байгаа байдал бол энэ хүнд байна. За Four of Swords, Hanged Man хоёр бол зогсолт авсан. За дээр нь энэ Three of Wands карт бол хүлээлгийн байдалд байгаа. За энэ харилцаан дээр бол яагаад ч те одоо яасан ч энэ Star гэдэг зүйл бол маш чухал байгаа буюу энэ нөгөө Three of Swords чинь өөрөө яг ийм эдгэрэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол цаг хугацааны хувьд бол маш удаан гэж би хэлнэ. Нэг тийм хурдан эдгэн гэдэг бол миний хувьд жоохон асуудалтай. За дээр нь ийм их дотоод зөрчилдөөнтэй байгаа үед те. Тэгэхээр Two of Wands карт бол миний нөгөө яриад байгаа үнэхээр чамтай яг цаашаа цуг явах уу эсвэл би энэ хүнийг орхиод явах уу гэдэг энэ сонголтын яг уул зур дээр ирээд зогссон байгаа ийм хүн хайртай юу тийм. Гэхдээ цуг байхдаа үнэхээр одоо гоё зүйлийг мэдэрчтэй өөрөө өөрийнхоороо байж чадахгүй тэгээ нэгнийхээ орон зай гэдэг зүйлийг ойлгохгүй байна гэдэг бол угаасаа цаашаа урагшлна гэдэг бол маш хэцүү. Ер нь бол нөгөө хайр гэдэг чинь те нөгөө хүнээ маш сайн ойлгох өөрийгөө бас магадгүй те тэр хүний дуртай дургүй зүйл дээр бас ингээд ойлгож чаддаг тэр ялгаатай байдал гэдгийг ойлгож чаддаг байгаар нь хүлээмжшүүлж чаддаг. За гээл ингээл нөгөө нэг unconditional love чинь тийм байгаад байгаа штэ. Гэтэл бол энд яг 50-50%-тай. Тэгэхээр энэ хүн бол жоохон уднаа ер нь бол ингээ буцаад тэр нэг гоё те энэ Ace of Cups сэргэх гэж нэлээд удах буюу ер нь ихэнх картууд маань дандаа юм хийлингийн карт, хүлээлтийн карт, те хол карт, зогсолтын карт гэдэг ингээд маш их картууд маань ийм зүйлийг өгүүлж байгаа учраас энэ харилцаа бол одоо хэрвээ ингээд зогсонгүй байгаа бол энэ хүн нэлээд уднаа л гэж хэлэндээ магадгүй 3 сар гэдэг те ер нь бол нөгөө тарот карт маань энерги маань 3 сар орчмын энерги байгаад байгаа. Тэгэхээр би тэрнээс ч жоохон илүү толуу хэрвээ ингээд хажууд ч байхгүй байгаа шүү. Байгаад байгаа бол магадгүй те энэ хүнийг давхар ингээд зүрх сэтгэлийн хувьд юу бодож явдیں۔ Яадیں гэдэг зүйлийг харилцаагаа авч үлдээ хичээж лаа бол айгуу сайн ярилцаж энэ дээрээ те нэг юм гоё ойлголттой болж нөгөө хүнийхээ зүрх сэтгэлийг гоё ангаах тал дээр ингээ хоёулаа нийлж ажиллахгүй бол энэ хүн бол маш их шарахтай явж байгаа юм хүн байна. За ингээд групп 3-ын маань онцлогыг хүрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа баяртай.